Өнөөдөр хамаатныхаа дулмаа гэдэг их чанга руу очих гээд цагаан идэ гэх мэтийн хэрэгтэй зүйлсүүдийг аваад хүрэхээр мордлоо. Домдүүдээ гэрээсээ харж байгаарай. Ах нь чадвал өнөө шөндөө эргэж ирнэ гэж хэлээд мориндоо мордов. Манай дулмаа ихчийнхаа нилийн зайтай. Нилийн цааш явж байгаад нийлээд зилүүд тал газар байдаг юм. Тийм болохоорч би тийшээ огт дүүтэйгээ хамт явдаг юм. Ганцаараа явах ч аах нь явгүй. Гэхдээ яг уу сурчсан юм болохоор гайгүй байдаг юм. Дулмаа их рүү явлаа. Сэлхтад болон урдтай давхсаар бүр их боллоо. Би ч жаахан сандарлаа. Гэхдээ хүрийгэлээ давхсаар л байлаа. Болохгүй бол улмаа их чинь тоноод өглөө эрт наашаа мордыг гэж бодов. Бүр харуу бүрий болоод эхэллээ. Улмал харагдах орчин мууцаар би огт дулмаа их чиг олсонгүй. Гэхдээ яагаад ч би өмнө нэг сард очиж байсан мөртлөө яагаад ч болж чадсангүй. Өөрийгөө төрж өглөөлөх гэж бодоод нэлийн ичтэж мордогоо тавьглаа. Бүр их болох тусам би улмал сандарч байлаа. Ингээл хээр талд ганцаараа хондох юм байж гэж бодлоо. Манай өвөө маань намайг багахад сургаж байсан юм л да. Хээр талд ганцаараа хонж болдгүй юм шүү. Аюултай юм. Яагаад өвөө? Тэрэг мэдээд хэрэггүй. Зүгээр л болдгүй юм миний хөө гэж хэлж байв. Би ч яхаа ухаарсноос хойш үүнийг юу болох нь гадарлаж л байлаа. Айс хүн даргал хөдлөний хичээр би илүү янзын бодлогүй мордогоо улам тавьсаар л байлаа. Нийлээд хугацааны дараа бүр шөнө боллоо. Би ч яхаа мэдгээ боллоо. Мөр манч тойлдоо хүрчээ. Нийлэн явсаар нэгэн обон дээр гарч ийш тийш харав. Ашгүй нэг гэрэлтгч боллоо. Би гэрэл рүү шууд л авлаа. Хамаг урдараа тавьсаарлаа. Ашгүй нэг айл үзэгдлээ. Хамгийн сонин нь ягаад ч юм уу хээр талд ганцхан айл байж байгаа нь маш ачаалтай. Би ч юм бодлогүй шууд л авид хүмүүллоо гэж баярлаад тэр айл руу очлоо. Үүдэнд нэрээ зогслоо. Дотор нь хүн байгаа шинж алга. Гэхдээ гэрэл ассаар л байлаа. Гадаа ямар ч малгүй. Нохооч байхгүй. Би жоохон өвгцээд хаалгын тогшоод орлоо. Тэгтэл нэг эмэгтэй цаашаа хараад авдраа ухаад сууж байсан. Би ч ашгүй. За сайн байна уу? Би энэ төрч өглөлдөө их жахраа явж байсан юм. Даанч олдгүй. Танад хоногч болох уу? Гэт шулуугаар асуучихлаа. Нөгөө эмэгтэй ч удаанаар дэшээ босоод наашаа харлаа. Сайн ажиллавал Ахмад насны нэгэн эмэгтэй наашаа харав. Нэмгэн улаан дээлтэй над руу хараад ямар ч царайны хөврөлгүй. Хөөрхий. Тэгдэ тийшээ унтчих. Та цай уух үсч байна уу? Химээ даруухнаар асуу. Би ч юу сайн тэгдэг гэж хэллээ. Удаанаар хөдөлж нөгөө эмэгтэй чи надад нэгэн цай аягалж өглөө. Би ч ам цангасан байсан болохоор залгиад уучих. Яагаад ч нэлийн хүүтэн цай байсан юм. Эмэгтэй надаас асуулт асуух юм болов гэд нэлийн суулаа. Юу ч асуусангүй. Би яриа өдөх гээд та энд хэр удаан амьдарч байгаа вэ? Ерөөсө харж байгаагүй юм байна. Та гэрээхэндээ амьдардаг уу? Эсвэл ганцаараа ингэж амьдардаг юм уу? Малч наанаа юм бэ? гэж асуув. Эмэгтэй өөдөөс би ганцаараа амьдардаг. Гэт гацчих. Би ч сандраад та зүгээр гэж асуув. Тэгтэл эмэгтэй зүгээр. Мад би ахтайгаа амьдардаг. Манай ах төв рүү явчихсан байгаа. Нэг 2-3 хоногоос л ирэх байх. За. Шөнө болоод нэлээд өрөө болж. Ирнэ унтъя да
За тийгээд лаг унтраагаад цаан газарт хөвтээд он. Ядарсан байсан тул би шууд л нам унтлаа. Унтаж байгаад нэг мэтгэл нүд нээлтээд сэрчглээ. Хамгийн ачиргалтай юм нь нүдэн нээсэн чинь нөгөө эмэгтэй чинь зогсож байгаа юм. Би бүр гайхаад нойрмог байсан тул арай ядан ихч та зүгээр юу игээд харш надад зогсож байгаа юм гэж хэллээ. Юу ч дуурсангүй. Ойроо 5 харахгүй. Дооноор сарны гэрлээр бүдгэн гэрэл тусгаад би одоо л нэгэн тутгарлаа. Ихч удаанаар над руу зөөлөн ирэх шарав. Би бүр балмагдлаа. Ягаад гэвэл ихчийн нүд нь байхгүй байсан. Ухаан авчихсан юм шиг хавгарахгүй. Би бүр хайгаад өмгөө ойрлоод босоод ирлээ. Сүйд байсан байна. Хэсэг тайвшраад ойр орчмыг анзаарлаа. Хамгийн ачиргалтай нь би гадаас ирсэн юм. Өглөө болж байгаа бол той 6 юм уу 7 цагийн үед баг. Нар дөнгөж мандаж гарч байлаа. Би ойр орчмыг айгаад хардлаа. Юу вэ? Зүгээр л тал газар гэрийн бөөр байсан байна. Би бүр гайхлаа. Өчтөр орой тэгээд би ямар айлаар зочилсан болж таарч байна. Тэгээд мөрөндөө мордоод цаашаа тавьсан юм. Дахиж өгшөөд би айхын дулмаа гэж ингэ боллоо. Болсон бүх хөдлийг яриад дулмаа ихтэй нэлийн тайвширч байгаад нааша дундуу багтай хөдлөв. Үүнээс хойш би дулмаа ихчийн хуруу ганцаар явав.